самтраа ярьлаж байна. Баярлалаа. Йоо анх удаа чамайг анзаарлаа шүү дээ. Яасэ. Над руу биш ингэ миний хажуу руу хараад инээгээд юм яриад харна. Аа. Миний хажууд л камер үүд юм байна. Ямар сонио яг урдаас харчаад яг ингэ чам руу ингээд өөр тийшээ хараад инээгээд яриад хар чинь гайхлаа шүү. Тэгсэн чинь камер руу харж инээж ярьд юм шүү дээ. Хүүе надаа. Би ерөөсөө камер руу харддаг шүү дээ. За манай групп сонсогчдоос ирүүлсэн хөгжилтэй түүхүүдийг групп дээр оруулаад тэгээд гэрлээ битээр уншиж байгаа. Манай сонсогчдын одоо үдийн ачир гээд групп маань 323,800 гишүүнтэй ийм групп байгаа. За тэр групп руу хүмүүс өөрөө хүслээрээ өөрт тохиолдсон явдлаа бичиж болно. За бас юугаар аягүй хэрсэн юм бэ? TikTok-оор түүхүүд их ирж байгаа гэж байна. Манай радиороо сонирхол хөгжилтэй түүхүүдээ TikTok-оор ирүүлсэн. За латинаар бичээд бас ирүүлж болно. Хэрвээ манай группийг олохгүй байвал MJL радио Дэлхийн Монголчууд радио гэсэн пэйж байгаа. За манай пэйж руу чатаар бас өөрийнхөө түүхийг явуулж болно. За эхлэх үү. За эхлэе. За манай Facebook хуудсан дээрсэн түүхүүдээс эхлээд уншиж өгье. За Ичүү орлоо Баттур гэдэг сонсогч Цагаан сар гинэ. Өнөөдөр юу сонсогчдын групп дээр уралдаан зарласан байгаа юу? Тий, сонсогчдын групп дээр Цагаан сар Валентины баяртай холбоотой миний түүх гэдэг хаштагтай уралдаан зарласан. Тий, тэгээд хамгийн одоо их хандлттай буюу хамгийн их хандлттай эхний постны эзэнт 200,000. Тэгээд 150,000, 100,000 гэдэг ингээд 3 хамгийн их хандлттай 3 постны эзэнт бэлэн мөнгөөр шагнал өгнө. За тэгээд хөгжилтөө түүхүүд энэ үдийн ачаар нэвтрүүлгээр тэгээд тэр бусад түүхийн болохоор шууд ирлэгээр уншиж байна. За цагаан сар болох гэж байгаа болохоор нэг ихчийн паян бичээ. Төрөд удаагүй ихч айлд цагаан сараар нөхөр үлгийтэй хүүхдтэйгээ орчхоод гарах болжээ. Тэгээд айлаас явах гээд баяртаа гээл гарах гэсэн нөхөр нь чи юм мартаагүй гэсэн чинь нөгөө ихч бэлгээ авсан, цүнхээ авсан бүх юм байна. Мартаагүй гэж гарч яваад гэртээ очиод хүүхдээ санаж буцаж ирж авсан гэж байгаа. Ямар амар юм бэ тий. Нөхөр нь бас тоглоомтой мэдэж байгаа юм байж хизээ санахыг нь харсан байгаамаа гинэ. Ямар амар юм бэ. Гэхдээ нөхөр нь тэгээд санджээс юм бол хүүхдээ авна байгаа да. Харин тийгөө би ч гэсэн бүр ингээд тэгмээр санагдчихлаа. Хаа хүртэл явах нь энэ нөхөр юу? Хүүхдээ хаа хүртэл явах нь гэж. Оргил болд оргил гэдэг залуу. За. Ээж саяхан 5-6 овртой юм захиад ээжтэй дансаа явуулчих гэж байна. Би ч нөгөө газар нь очиод үнийг нь мэдээ дансаа явууллаа. Тэгсэн ээж надаас овог нэр гэж байна. Би ч шоконд ороод миний овог бол бас тантай олон жил танилцсан хүн. Миний нэр бол бас таны ууган хөөлгөлээ. Энэ хоёр хүн хинбэ гэж байна. Тэгсэн ээж юугаа солиороод байгаа юм бэ гэд ууралж байна. Би ч гэсэн та гэд надаас юу асуугаад байгаа юм гэлээ. Ээж сая л нэг юм ойлгоод баах инээжсэн мэрэгжлийн онцлог хүн битээ хэлээрэй гэж юу. За дараагийнх нь сайн байна уу? Хоёр хөгжилтөөд энийг уншиж байгаа өдрийн мэндийг хүргье. Солонгос улсад тохиолдсон түүхийг бичлээ гинэ. За 2022 онд нэг жилийн Азийн мультвиз гарч Солонгос улсыг зорлоо. Солонгос улс руу надаас өмнө 2 сарын урд очсон найз дээр очлоо. Найз маань 2 сарын өмнө очсон болохоор бас багаан дөрөвдөө болсон байлаа. Тэгээд надад Солонгос улсад ажиллахад ийм тийм гээл захиасаа өгч байна. Анханасаа доошоо орж болохгүй шүү. Ажлаа хурдъя гэдэвэл чамд дуртай наашаал гэдэг хүмүүс шүү л гэлээ. Би ч заал гэлээ. За тэгээ маргааш нь хамтдаа нэг шинэ ажилд орохоор болоод хамт явлаа. Анханасаа лагвэ гэсэн толгойд хадгалаастай ажил дээр очлоо. Нийт 20 хүн ажилдаг Монгол талаас бид хоёр л байж таарлаа. Бодсноос захирал дайжгүй шүү. Их л инээс юм байна. За тэгээд ийм ажил хийн гээл арилаа танилцууллаа. Сансныг бодвол хийх ажил нь гайгүй шүү. Гэхдээ л нөгөө найзын хэлсэн анханасаа л лагвэ гэсэн үг толгооноос огт гардггүй. Тэгээ би дотроо бодоостой ажилдаа орвол анханасаа л лагвэ шүү гээл өөртөө хэлээл зоригжуулаад байж байлаа. Би ч яг багын жаахан ёчтой үхтээсээ. Тэгээ ажил эхлэхээр болоод захирал нь та хоёрын нэр хин бэ л гин. Тэгэхээр нөгөө ёчтой зан ил гарч ирээд бас анханасаа л лаг байх гэсэн үг толгойд хамгийн ойр байсан болохоор лаг байх гэд өөрийнхөө нэрийг захирал найзаагаа дарга гэдэл хэлжлээ. Өөрийнхөө нэрийг захирал найзыгаа дарга гэдэл хэлжлээ. Найз шок гайхаастай. Би ч жаахан нудраад л авлаа. Найз чимээгүй боллоо. Тэрнээс хойш нөгөө хэд бүгд л дагаж хэлээл би ч бүр анханасаа лаг болчлоо шүү. Тэгээ бид хоёрыг бүгд захирлаа дарга наашир захирлаа дарга хоолойд захирлаа дарга амраараа захирлаа дарга цалингаа аваараа гэдэл тэгээ 3 сар захирлаа дарга гэж дуудуулж ажилласан шүү дээ. Яа захирлаа дарга гэдэг нь юу гэдэг? Чи мэдэх үү?
Чи солонгос кино их үздэг хүнтэй. Мэдгүй. Гэхдээ тэгээд одоо эдгээр чинь монгол нэр гэж ойлгоол тэгэл энүүгээр л дуудана штэ. Монголоор захирлаа даргаа гэд нэр хэлчихэж байгаа юм. Би лав тэгж л ойлголоо. За. За нэрээ нууцлсан пост. За. Өөр тохиолдсон хөгжилтэй явдлаа бичи. Намайг топ гэд дуудаад өгөөрэй нэрээ нууцлаа гинэ. За топ юм байна. За топ гэдэг сонсогч. Би гэд хүн машин сонирхдаггүй, машин авахгүй, жолооч болохгүй, дими гэж бодсоор 25-наас хүрээд өөрөө ирэхгүй машин авахар болоод жолоонд суугаад төгсөөд өрөмлөгөө аваад удаачгүй машин авлаа. Багасаа л ээж ихч хоёртойгоо өссөн манайд бол анхны машин байшингаас гараад ирэхээр л хашаанд машин байна гэдэг гоё юм шиг. Нэг өдөр засмал дам тавьж байгаа гэд зам хаацсан хашаа руу орж болдгоо. Цэцэрлэгийн зогсоол дээр машинаа үлдээгээд гэрт иртэл ээж усанд явах замдаа машинаа эргээд ирье гэж цуг явлаа. Ээж машин руугаа би худаг руу явдаг. Худаг дээр ирээд усаа авч итэл ээж бүр сандран айц. Хурдлаараа цагтаа дууд камер шүү. Машины цонх байхгүй байх гэж ирлээ. Би ч гайхаад яваад очиж чи нэрээ алгаа. Хагарсан шил байдгүй. Гайхаад машиндаа суугаад цонхоо хатал зүгээр байна. Машинаа тойроод ирсэн чи цонхонд бууцсан байсанг мэдэхгүй сандарч байхгүй юу манай ээж гэжээ. Ах машин авахаар угаасаа тэгдэм аа. Шин очиж хармаар санагдаад байдгийг. За, эсхий гутал нисэн гинэ. Найз маань нарантуу шоп дээр зогсдээ. Өвлийн идгүүд нь захихын дотроо дулаацуулахаар 100 татсан баг. Яг нь найз хэдрүүлээд хаалчихсан. Захаа тараад хүүгээсээ зүүгдээд бас тасрах гээд байгаагаа нуус хийгээд санаан зовонгоо микронд суугаад буудал дээр иржээ. Буу гэхээр нарэ гэж буугаал хүүгээсээ зүүгдээл явж байхад хөлн сэрүү татаал даарч байна гин. Хит алхтал ард нь нөгөө микроор зогсноо. Хөө ана гутлаа аваарэ гэдэг. Өрөөс нь нүдэрээ эргээл харсан чинь микроны кондуктор нь амар өргөж байгаа шидсэн байгаа юм. Уг нь нилээн халснаа нуух айдаж явсан хүн чинь шууд баригднэстэй хүүн ичээ төрүүлээд явсан гэс хөөрхий. Тэгснээ найз даанч тийм баха хүл доглоод исэн гэсээр очиж гутлаа өмсөд гэрлүүгээ алгасан байгаа юм. Микроны хүмүүсээс л ицсэн гэлээ гинэ. Хөөрхий юм бэ те. Нэр энэ цогсдог хүмүүс чинь нэг амар зузаан хот өмссөн байгаа шүү дээ тий. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагч Next Electronics. Энэ Next-ийн өрөөнд ямар гоё үрээт юм бэ? Хямдралаас ч хямд уныг санал болгоно гэж шүү дээ. Яа супер. Агуулгах чөлөөлөх хямдрал 70% хүртэл гэж шүү. Пэ базар байна. Тий, бүр ингэж хямдралаас ч хямд уныг санал болгоно гэж Next руу очих юм бол. За Next Electronics-ийн 3-4 дугаар хорооллын Next Plaza салбарт агуулгах чөлөөлөх хямдралтай худалдаа сонгогдсон бараа 50-70% хүртэл хаанч байхгүй хямд үнээр худалдаа алж байгаа юм байна. Юу яа гэм бэлээ шүү дээ. Одоо урд мурд иртэ те. Одоо ингээд 70% хямдрал зарлаа гэх юм бол тэр нь 30% гэсэн үг. За. Ингээд эсрэгээр байдаг. Тэгэхээр одоо яасан бах нь 10% хямдрал зарлаа гэх юм бол тэнд 90% хямдарсан байна гэсэн үг байна шүү дээ, тий. Тийм үү. Тэгэж тийм ялгаатай юм байна. Тэгэж ойлгох юм. Манайхан бол яг 70 бол 70-аараа л да. Тийм үү. За. Сашны баяр одоо юу энэ 7 хоногт одоо ингээд боллоо шүү дээ. За яг энэ өдрүүдэд санхүүд мэдээж хэмнэлттэй ухаалаг сонголт хийж хэрэгтэй цахилгаан бараагаас хамгийн хямдар авах боломжийг олгож байна. 70% гэдэг бол нэр үнэхээр супер хямдрал тий. Харин. За 3 дугаар хорооллын Next Plaza төвийн B1 давхарт нь байгаа юм биш үү? Ер нь бол. За 7719 99 гэдэг дугаараар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 7719 99 за мөн Next Segment Next Electronics гэж бичээд Facebook пэйж руу орох боломжтой байгаа шүү. За мэдээж зээлээр авч болно. Тэгээ зээл хамгийн доод хүүг амлаж байгаа 1.8% хүүтэйгээр за 10 минутанд Money Box гэд лизингээр газар дээр зээлийн шийдвүүлээд авч болно. За ингээд танд хямдралаас ч хямд үнийг санал болгож байна. Next Electronics хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Facebook группт ирсэн пост. Манай үдээ ачиргээд 323,800 гишүүнтэй группт ирсэн пост. За. Хүүхэд байхад 103 сар эмээгийн хүүхэд болдог байлаа гэж. Хичээл амарлаа л эмээ дээрээ очиод 103 сар дайн хийндэ. Манай үеэлүүд бүгдээрээ нийлээл их гоё дэгтэй өглөө яг цагтаас ирээд цайгаа бүгд ширээ тойрч сууж уугаад л атар талхаа зүсэж тавиад маасал саах түрхээд лийдэн нэх гоё үе байжээ. Орой бүр муу эмээ маань тэр олон хүүхдийн орой хоол гэдэл хороо цэргийн хоол шиг л их хоол хийн. Та нар санаж байна уу? Дээр үед айл хүртэл байдаг байсан төмөр орс аяг бүгдээрээ аягтай хоолоо аваад зургтын урд очиж суугаад л хоолно. Нэг өдөр эмээ маань тогоо дүүрэн ногоотой шил хийсэн байлаа. Миний хүү анаа агаа дүү нараа хоолоо идгээд дууд гэж хэллээ. За имээ гэдэл гарсан. Тэгээд хоолоо аяглаад бүгд хоолоо аваа суулаа. Бүгдийн дуудаж гүйсээр угаад хоолоо идэх гээд яарад гүйсээр угаад амсгаацсан хүн гүүгээд ороод ирлээ. Ядаж би бусдаасаа жоохон тархан арай илүү гүйд байдгийг имээ мэднэ.
Хөөх яг хоолоо аваад л босох гэсэн имээ аягтай хоол руу жоох нэмээд хийсэн чинь халигчглаа. Нөгөө төмөр аяг халдгийг хэлэхүү шүлтэй хоол. Имээ хүү гарчин төлөгдлээ оочооч би гайхаад юу ооч вэ гэж. Тэгс гарчин төлөгдлээ штэ чи оочооч алив. Үгүй яагаад тоолтойгоо ооч гээд байгаа юм болоо гэдэл маанаг царай гаргаад харлаа тэгсэн имээ. Үгүй чи чин оочоод өгөөч гээл дуун жаахан өндөрсөд ирлээ шүү. Би нэг л яаж ойч гаргаа олохгүй сонин царай гаргаад л ахаал айн гээл очисон тэгсэн имээ. Чи ч одоо өдий том болчоод оочиж мэддэггүй хүүхдүү гээл нүдэнд улаагаад л нилээ өндөр дугаар оочгоос өөр аргагүй байдалд ортол хэллээ. Тэгсэн би дотроо бодж байснаа за арай дэнтнэ эмээ бас ойжилгүй л яхав дээ гэдэл аягтай хоолоо барьсан ч ихтэй хажууд ич инех имсэлгүй үсрээл унж илээ. Тэр явдлаас хойш манайхан хэсэгтээ намайг оочдгоо гэж дууддаг болсон. Одоо хүүхдүүд ооч гэвэл яах вэ гинэ. За энэ өмнө нь уншигдчихсэн пост. Уншигдчихсэн пост байна. За баяр мандах гэдэг залуугийн хөвчлөлтөд өгөх нь. За би өөр тохиолдсон нэгэн хөвчлөлтийн явдлыг өчье. Би чинь 1 сартай, ой 8 сартай, 5 настай 3 хүүхдийн аа билээ. Том охин маань дүүн төрөөд жигдсэн. Дунд охин маань ч одоо бараг л жигдэж байна гинэ. Гэтэл нэг өдөр том охин маань ээжтэй унтна аавтаа унтахгүй л гэдэг ах юм. Миний охин яагаад аавтаа унтахгүй байгаа юм бэ гэсэн чи охин маань би архинд амар дургу гэж авдаг байгаа. Гэтэл ээж нь юу? Аав нь арх уугаагүй штэ л гэлээ. Тэгсэн над руу зааж байна. Гайхаад харсан чинь би гэдэг хүн чинь Jack Daniels гээд вискиний зурагтай футбол хүмүүс ч гэсэн байсныг хараад тэгж хэлсэн юм билээ. Одооны хүүхдүүд бас ална. Магас үртэй. Тэгэхээр Jack Daniels-ийг их л нүдэнд нь харагдтал ил байлгачтэй. Тийм байна тий. Тэрнээс л хүмүүс мэдэхгүй баймаар юм. За Эрдэнэ чимэг шагдар гэдэг бүсгүй. Сайн байцгаана уу? Танай нэвтрүүлгийг заавал гаруул сонсдог доо. Инээд бэлгэлсэн гоё нэвтрүүлэг шүү баярлаа. За миний нэг инээдтэй явдал бий. Анх удаага машин аваад л сүрхий барьдаг байлаа. 5 жил барьсан хуучин машин нөхөр авч өгсөн. Нэг бороотой өдөр найз хүүхнээ суулгаад л явлаа. Тэгсэн цонхон цантаад би уртгаа харж чадахгүй. Найз салфеткээр арчаад л явлаа. Би ганцаараа машинаа бариад явхаар зүгээр. Тэгээд би бодлоо. Оогийг суулгаад явхаар цантаад байх чинь бүдүү хүнээс их уур гарт юм байх таа гээл. Найз ба жаахан бондгор юм аа. Ийм байдалтай нилээ хэдэн өдөр явсан. Хажуудаа цантсан үед нь арчих альчуурч бэлэн авч явдаг болов. Сүүлдээ ерөөсөө нөхөртөө хэлье гээл нөхөрт хэллээ. Бид муу машин авсан уу? Эсвэл оогиогоос их уур гардаг ч юм уу? Миний машины цог цантаад байх юм аа л гэлээ. Тэгсэн нөхөр цонхтагч асаасан юм уу гэд. Би тийм байд юм уу? Хаана ямар төвчлөр байд юм гижээж заалгаж авч үлээ. Гинэ. цонх атаач гэж зүгээр пара цонхроо гэдэг тий. Сүрхтэй юм бэ. Гү яагаад цонх атаач гэж болно шүү дээ. Тэр чинь цонхол хатаадаг үсттэй. Йоо. Цонх атаач. Тий, цонхоо хатааж байгаа л үний юм чи. За. Йоо. За поинтлэр буяа гэдэг сонсогчийн үжилтэд өгөх нь манай хүргэн нэх уурлаад байдгүй. Тэгсэн нэг өдөр очисон чинь бөө уур сууж байна. Би ч ах яасан бэ гэсэн хүргэн ахынхаа хүүхдийг зааж манай хүргэний ахынх нь хүүхэд 1-р ангид орсон гинэ. Энэ мүү балаа гэж харааж байна. Юу болов гэсэн чинь чи нэг хардаа гэж 2 цаас өгч байна. Аваад харсан А үсэг хажууд нь алим. Нөгөө цаасан дээр нь Б үсэг байшингийн амт зурцсан байна. Энэ яасан? Алим байшин ойрлоо штэ гэсэн хүргэн наатахыг чинь яавлаг амбар гэдэг. Алим гэдэгт ордог А, байшин гэдэгт ордог Б гэж зааж өгөх гээд сууж байгаа нь л гинэлтэй. Дараа нь өнөөхийн сургуульд нь хүргэж өгчлээ. Тэгсэн чинь сургуулийн гадаа очиод цүнхээ марцсан байсныг нь мэдсэн гэж байгаа юм. Багчууд бол тоглоом биш шүү дээ. Амархал гэж бодсон юм шиг байгаа юм гинэ. Яавдаг амбар. Тэгээд яа үсгэн дээр л тавьчих. Чи яа үсгэн дээр тавьчих чинь үү? А дээр нь амбарын тавиад. Йоо, магар зүрхтэй. За, Карим EK гэдэг залуу. Бассейны явдал номер 1 гинэ. За. Хар багын найзтайгаа 2 дугаар курстэй бассейнд явхаар болвоо. Ихтлгүүр ороод Speedo брэндээр хоёулаа иж бүрэн тоноглов. Бид хоёр нь ялхаасаа нутгийн гол цэлээ сурчсан хурган. Бассейны эхний өдөр хуучин төв бассейн л да. Найз маань сэлж ирснэ. Чиний нүдний шил юм харж ийн минийх юу ч хардгүй л гэж. Аливгээ зүгээд үсэл нэрээ тас харах уу таг. Чи хараагүй хүний нүдний шил гусцсан биш үү гэдэл хоёлаа эргүүлж тойруулаад харж байтал бараг 5-6 настай байхаа бацаа. Ахаа шилнийхээ яарлаг шошхыг аваач гэдэм да. Яа, оног. Манай найз гол нь
100 м газар таг харанхуй яарлагтай шилтээс шилээд ирсэн. Жаахан яваад л замдаа байсгээд л хараадсан юм байна. За номер 2. Оюутай 2 бацаан бассейнд октод хараад чохорох хөстой. Бүх сэлэлтэл хурган гайхуулах гин. Нэг удаа орохын өмнө бүх хүмүүсийг жагсааж угаад авдаг ариун цэвэр шалгалтанд орвоо. Спирттэй хөвөнгөөр хүзүү арчдаг. 2 дурны хонгоо яаруу санд руу усанд ороод ариун цэврээ шалгуултал урд явсан найзын хүзүүг арчсан. Хөвн тасгаар. Зүгээр л хөө. Нөгөө октодын дэргэд юу вэ шүршүртэй сайн орооч гээл загнуулав. Найз улаагаал тонгоогоол гүйчв. Би найзаагаа шоолоостой араас нь шалгуултал ялгаагүй хар хөө. Хоёулаа оник гээл нэг нуруу хүзүүг угаагаал ахаад очиод хөвөнгөөр арчвал дахиад л хөө. Би чамайг усанд ор гээд байгаа юм биш үү гэдэл орилж байна. Тэр өдөр бассейн хамгийн цаад буланд усан доогоор шумпсаар байгаад л гарч ирсэнтэй хүүхэн эргүүлхээ чаттаа гэсэн байна. За энэ нөгөө нэг би одоо өөрөөх лайвын комментээс уншиж байгаа шүү зэ. Роуз ингэнэ. Хаантаа хатантаа ингэж дуудулдаг байсан. Үйлдвэрт ажилтдаг эхнэр нөхөр хоёрын түүхийг сонсч л байсан Солонгост гинэ. Хатантаа тагиз. За Эрдэнэсүг гэдэг залуу гэрлээ өгч уншиж өгөөрэй гинэ. За базар байна ясаа айхтар хөхтөө. Би 7 дугаар ангид байхдаа нэг өдөр яг хичээл дундуур гиз базлаад юуг сур харах нэ. За энэ юу н манахаа сүсгэлдэг бост юм шиг байна шүү. За сүсглээрээ. Өглөө нь гэрээс гарахдаа урд оройн хийсэн шар тосонд хайрсан хуушуур халуун цайгаар даруулаад хит хитийг хусчгаад гарсан ходоодон дэсэн хиттэйг тааш тохирохгүй муудалцаад юу н гарыг гэж хийсэн болтоо өнөө мө нарийн бүдүүн шулуун гэсэн юм байна. Манарт л мошгож байна. Хар ус цуваал өвдөлт чинэртлээ тисгээ байж багшаа би пицца дэрий гэж гараа өргөж хэлэнгээ зөвшөөрлөгч амжаагүй ахт нь ангийн алгаар умгүй гүйж гараад сургуулийн 0-ын зүг доошоо шингээ алтгүй хичээн хамаг чадлаараа хавцаар хазгнаж хажуугаараа гүйсээр 0-д очлоо. Манай сургууль 2 хаалгатаа 0-тэй. Гэтэл нэг нь өдөрсөн бололтой хаалгыг нь модоор даруулаад хатчихсан байв. За нөгөөхийн даттал дотроосоо цоочтой байна. Чимээ чагнав. Дотор нь хүн байна. Хүү хурдлаараа болохоо байлаа гялцаараа гэдэл гаднаас нь хаалгыг нь ганц нэг татангаа хиллээ дуурдгүй шүү. Бүр хариуч хилдэггүй. Хүү олж гэнэ үү гэдэл байн шаллаа дуурдгүй. Бүр тисгээ байгаад хүү болохгүй чи түр гарч би гэдэл цуулаа. Тэгээд чи дараа нь буцаад оржод ихүү гээл гуйла. Тэгээд чариу өгдгөө. Тэгсэн гинтгэл тас гээл 0-ийн алга нίστэл өшөглөөл дотроос нэг охин доошоо харсан чигтээ намайг дайгших шахам түлхэж холдуулаад хар гүүхээрээ гараад алга боллоо. Тэрхэн зур цоцсондоо арай л доод айл руу ус алчихсангүй. Хажуугаар нь гүүгээд өнгөрөх тэрхэн агшинд хувцаар нь таниул манай нөгөө бүлгийн сараа гээд миний араас гүүгээд идэг охин мөн шүү. Биш дотроо намайг хоолоогоор таниад эцсийн байх гэж бодонгоо шоолсон маягта түрүүхэн сантехникийн асуудалтай байснаа мартаж нүүрэндээ бяцхан мишэл тодруулж араас нь харангаа 0-ийн алгыг татан ортол юу харчих вэ? Нэл дотор манай гэрийн гурлын илүүр шиг бүдүү урт хар юм. За тэр үнэр бол арай л зузаан өнөртөж байна. Хамар шарихраад нулимс гарахны бараг үнэр нь хамтагдаж байна шүү. Имэгтэй хүнийх гээд үгүй байлгүй дээ. Үгүй байлгүй дээ гэмээр юм байна. Йоо ядаж усаа татаад гарч гүйдэг байгаа даа гэж бодонгоо усыг нь таттал түүж ус эд хоосон үндий бочгийл дуураад байна. Хүүрээ гэж үгэлсээр аргагүй хамгаалт байсан гэдэг шиг аргагүй нөхцөл байдал улмаас өнөөхдөр нь өөрийн сангийн асуудлаа шийдэхээс аргагүй боллоо. За тэгээд суугаад гранта тавилаа да. Хүү дуу шуута пижигнүүлээд л аваа тайлаа. Хамаг би тавираад л нүц солиогоод нэг сайхан болоод л явчихлаа. Тэгээ санаа амарсны дараа саваагүй зан хөдлөө доошоо хартал нэг тийм шар соуссан юм. Юу чээ? Дээр нь нилит л асгасан сайн гаруул шарсан үзбэг шорлог шиг харагдаж байна. Нөгөө охиныхоо дийлээд шээ. Йоо харч л үүдэг нэ. Йоо найзуудтай харуулад царайгийн нь хувирлыг нь харах юмсан гэж бодонгоо мишээ зуудал гинтгэн гаднаас хөлийн чимээ гарan хаалган дээр ирээд хэд датснаа хүүе хүн байна уу хурдлаараа гялалзаараа гэх хоолойг сонсоод миний араас нь гүдэг доод ангийн хулан гэдэг.
Хар мөн байна. Хүүрээ ямар тагилтанд буруу өргөдгөрөө ийм гай надад таардаг байна. Энийний оронд газар хөдлөөд сургууль нураад хавтан даруулаад өгсөн бол хамаагүй дээр байхгүй юу? Одоо яах вэ? Явталт нь гүрэн гэж байхгүй. Яасан ч гэсэн хичээлийн дундуур 0 орох гэж хүрсэн хүн энгийн тохиолдол биш байж таараа. Тэгэхээр өөр арга байхгүй гэж хийдээд шууд өмдөд тал хаалганы цоожийг нь тайлалгүй гиндүүлэн цөм тэрэл доош хараад хамаг хурдаараа хажуугаар нь гарч гүйж байхдаа биеийн тамир орох өдөр өмсөж ирдэг сургууль даяар ганцхан бие өмсдөг дөрвөн шишгийг цагаан канттай өмддөө гэдгээ санах тэр үед шууд сургуулаасаа шилжээд өөр сургуульд ормоор санагдаж байхдаа зэрэгцээд хулан 0-ийн хаалга нээгээд яасан гэж бол гэж бодгоо инээ төрж байлаа гэнэ. Яа. Ямар энэний өмнөх нь тэрнийх шүү сараагийнх шүү гэлтэй нэртэй. Бас хилэн готоо тий. Соус миний. Нөгөө шортлог сараагийнх. Инчи мөнх хоёр даваасран ёо би идэж байгаа альма яах юм бэ л гин. Ёо юм идэж яах чинь л гин. За Улаанбаатар хотод 11 цаг 34 минут болсон нэвтрүүлгийн дэмжин ажиллагч. За MSS Coca-Cola цагаан сар гайхамшигтай Real Magic Coca-Cola дэмжин ажиллаж байгаа баярлалаа. За баярлалаа MSS Coca-Cola. За өргөжлүүлээд. За цэцгээ гэдэг юм ихтэй. Би багада их зүүдэндээ явдаг хүүхэд байсан. Шүн дунд босоод орд ирээ хурааж байтал ээж маань хит хитэн удаа сэрээсэн байт юм. Нэг шин ээж аавыг эзгүй зүүдэндээ сургууль руугаа модон дундах замаар явж байгаа сэрсэн. Үхтлээ хайж араас нэг зүйл барьж авах гээд байгаа юм шиг зүрх амаар гарахын наагур гэртээ ирж үлээ. Том болоод тусдаа гарсан. Дараа нэг удаа хадам талын наг зах маань хотоос ажиллаар ирээд манад хид хонлоо. Бурхан минь намайг ямар зүүдний буг чөтгөр нь ховсцсон бүүмэд шүн нэг мэтгэд хадам ахыхаа унтж байсан зүүн орны өмнө очиод хүнжлөөс нь татаж байдаг байгаа. Миний дүү яах юм бэ? Хэрэггүйгээд хүнжлөөс. Хүнжлөөс тас зуурсан байж байдаг байгаа. Би бүр ичиж үхлээ. Хит оног ахын нүрлөө харж чаддаггүй. Ашгүй ах маань 2 хоноод буцаж үлээ. Эцэндээ хэлэх үгч олдохгүй үхмээр санагдаж байгаа юм чи. Одоо нөхөр маань хаяа ярьж муухай дурсам сэтрээд юм уу? Надад хөвгчлөлтэй түүх маш их баха. Энэ пост явбал дахиад бичнэ баярлаа гинэ. Би дүү хэрэггүй. Йой, гү тэгин үсттэй. Унтчихсэн чи гэр нь ингээл өнжлөөс татаад байл. За хонгор цул гэдэг бүсгүй хөвчлөөд өгөх нь. Өнөөдөр надад тохиолдсон явдал бараг л онгоо шиг гинэ. За. Хоолны ганц 2 юм авах гээд жижигхэн дэлгүүр орсон. Тэгээ тооцоогоо ихтэй мөнгө шилжүүлэх болов. Худалдагч нэг хөөрхөн эмээ байлаа. Би мөнгө шилжүүлчих эмээ. За наан ч данс байгаа. Би эмээ хүлэн авахчийн нэр гэсэн чинь орлого гэ биччих. Үгүй ээ хүлэн авахчийн нэрний юу юм бэ? Орлого гэ биччих гэсэн штэ. Эмээ хүлэн авахчийн нэр хэрэгтэй байна. Харин орлого гэд авч. Орлого зарлахын орлого эмээг нь орлого гэдэг. За би харин утхан дээр нь орлого гэж бичих юм байна гэж ойлгоод тэгээ эмээ дээр хэсэг инээж зогсон штэ. Орлого. Йоо. Хайж үзнэх нөгөө нэрийн юм дээр орлого гэдэг нэртэй хүн байна уу гэж. За. Мөнхбаатар Хишиг сүрэн гэдэг залуу. За. Манай нэг хүргээ ах байд юм а. Яг манай хойдох шааны ах л да. Манай ах нартай найз эмээ өвөтгөө амьдэрдэг байсан. Тэр өдөр бүр л манай хашаанд байж байдаг. Өвөө эмээдээ урагшаа орж кино үзлээ гэж явдаг байсан гинэ. Тэр үед манай ээжийн дүүгийнх кассетны видео тоглуулагчтай өнөө алдарт Ван Дам, Жаки Чан, Джет Ли, Шварценеггер энтрийг чинь тэндээс харж мэдж байлаа шүү дээ. Тэгээд би ч жоохон байсан юм оо. Өнөө өлөн гөлгөрөөрөө дуудулдгаас хойш 1-2 жилийн дараа л баг. Манай хамаатны нэг гинтл гизээр нүвдэ сүйд байд боллоо. Ээж тэгтэл эмээг дуудаад чихэнд нэг юм хэлээд байна. Эмээ нүдэ нэг их том болгож харж байсан. Алгараад явлаа. Би сониучин болохоор дагаад араас нь гарсан хойд айл руу ламхүү гэдэл дуудаж байна. Нөгөө хүргээ ахын эмээ нь ламхууга яасан өгшөө ингээд гараад ирсэн. Бас л нэг юм шивнээд л нэг юм хэллээ. Сонсох гээд барсан. Улам сонирхол татаад байлаа. Тэгсэн төд удалгүй
Нөгөө хүргэн авахгүй өвөө нь араас нь туусаар манад ороод ирлээ. За хэрэг мандлаа. Найзууд яасан байх нь? Хамтраад хүүхэд хийсэн байх нь. Игч чугаа нуугаад яваад исэн. Үнэхээр үнэнд гүйцэгдсэн те. Тэгээд нөхдүүд баригдаж удалгүй шинэ хүнээ хүлээн авч үлээ. Дараа нь хамтдаа тусдаа гараад амьдарч явахдаа хүртэл манайх руу өнөө хүргэн ах гүүгээстэй. Өвөө эмээ. Чи одоо урагшаа кино үзлээ гээл ороод охиныг наваа суудсан. Одоо яах гээд гүүгээд идэх. Өвөө одоо жинкнээсээ киногоо үзнэ гэсэн гэж юу. Йоо би бас хүүхэдсэн байхгүй юу. Тэгээд манад нэг ихч ингээ амьдрдагс одоо тэгээд өмнө говийн л ихчээдэг гэсэн. Тэгээд тэр ихч ингээд эмнэлэг төвчгөр нь би нөгөө хүүхэд юм болохоор нөгөө яаж яах гээд ивсэн ч мэдэхгүй сте тий. Тэгээд нэг сүрхий эргэж очдөг баатар болоод ихчээ та яасан би энэ зүгээр үгээд. Тэгээд нөгөө ихч чи хэлэхгүй. Тэгсэн чинь абортонд ороод нилээ ингээд том болсон байна хүүхэд нь одоо нилээ томорсон хүүхдээ ахуулсан юм байна л да. Тэгээд нөгөө ингээд эмэгтэйчүүдийн эмэгтэйс би тэрийг мэдэхгүй эргэж очдог батралаад тэгээд нөгөө хүн чинь мэдээж тийм юм аа нуу штэ тий. Тэгээл дэрүүр эргэлтийн цогоноос ихч та яг яасан шал өвчтэй. Яг энэ бас тэгж хэрэг дурлсан байна штэ. За уртаа уугийн гэдэг бүсгүй. Анхны төрөл 22 настай байлаа. Төрч чаддгүй. 27 цаг боллоо. Яа. Төрөх байтугай дүлэгч тэнхэлгүй болсон 2 том биетэй асрагч эгч нар 2 тал гарчгаал гидсэн дээр тохоогоороо дараад л байна. Нэг мэдсэн ухаан алтчиж. 20 минутын дараа ихэс гаргуулад нилээн цус алдсан байдалтай сэрлээ. Сэрэнгүүдэл амийг минь аварсан эмч нарлууга үлдсэн бүх тэнхэгээрээ хүүхдийг минь алсан алуурчд гэж орилж иж илээ. Тухайн үед намайг төрч чадахгүй болохоор хүүхдийг минь дохоолцоор байгаад алжглаа гэж үзсэн. Эмч нар дасгийн хэрэглэрээр мэл гайхснаа энэ нэг юмд хүүхдийг нь авчирч харуул даа гэж. Тэгээд энэ нэг юмд Тэгэлгүй ямар амар юм бэ те хүүхдийн минь бүх тэнхэгээрээ хүүхдийн минь алсан алуу урчд гэж орилсон гэж шүү дээ ямар амар юм бэ. За гэ баяра гэдэг залуу жаахан бүтлгүй халамцуу авгах ангоо 2000 оны эхэнд юм да авгахынтаа их очино тухайн үед байрны хүүхдэд гэр хороолол бол гой санагддаг байлаа. Намайг тэр очдөг өдөр авгах маань шинэ хоньны шил уун гэд амьд хонь авчраад төхөөрөөдөл сүрхий байв. Төд удалгүй ахын хил орооцолтоод нэг л биш. Бир ихч бол айл хэдийн мэдцэн ахыг ууцсныг. Тэгээд орж ирээл гид цэвэрлж байсан их нэртэй юм заагаал өглөөл байхаар нь бир ихч алив энэ сэвстэй хүзээ гаргаа сэвсийг нь асгаад гөөдөр гэдэл гаргалаа. Пид гээл дуурж байснаа л оцгороо гээл орилоод явчлаа. Яаваа гээл бир ихч орилоод гарснаа. Ёстой нэг бүтлгүй хар хүүштэй гээл ороод ирлээ. Тэгсээ халамцуу авах маань нөгөө гүзээний сэвсээ дутуу асгачаад гөвдөг бадраа болсон. Нүүр нь авах юмгүй сэвс болсон зогсож идэв. За тэгэл эхнэр нь өглөөл авгах юм маань хүзүү толгой энтрийг нь угааж өгөөл угаасан хувцас өмсүүлээл махаа ивд гэсэн үүрэг өглөө. Ах ч өглөөд л хийж байла. Тэгсэн эхнэр нь зудгсан цус жигсэн хошног өгөөд гадаа байгаа тоогоо руу хийчих гээд өгсөн. Ах за тэгсэн ах маань хөөхий бариад л гарлаа. Тэдний нохоос л байдгийг. Миний жинхэнэ найз байсан. Тэгсэн чигсэн ошногонд унжаад нөгөө нохоо үнэрлээд яваад байхаар нэгч хүүе аагийн минь наад хошногоо нохоо зуулаа наадхыг чинь гэсэн халамцуу ах маань өөрийнхөө бүкслөө эргэж хараад нохоогоо жов гэж хөшөглөж байгаад таван цулаа хашаагаар нэг цацаж хаяад юу шинэ хоньны шил болсон. Чаасаа. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Цэрэгөө хөгжим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ хамтран ажиллаж байна. За ханиад ийм уугаад идэг хэрнээ цэр яадаг шүү дээ. Тийм дотор ингээд цэр юу яадаг гардггүй. Тэгвэл энэ АЦЦ-г уух юм байна. За энэ Швейцарын Сандус гэдэг эмийн пүүсийн бүтээгдэхүүн бүр 55 жилийн өмнө буюу 1968 оноос л эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. За тэгээд ер нь бол цэрэнд шууд нөлөөлж улмаар ханиалгах өдрөх хугацааг багасгана гэдэг. За тэгээд антиоксидант болохоор хорлоо болон өрөвслийн эсрэг үйлчилгээтэй хэрэглэсэн цагаас хордлого тайлах нь байна, өрөвслийг бууруулах нь байна. За тэр өтгөн зуурамтгай цэрний гаднах бактериас үүссэн бүрхүүлийг хайлуулад тэгээд антибиотик эмчилгээний үр дүнг сайжруулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр яасан бэ? Тэгэхээр одоо ингээд 5 хоног хэрвээ антибиотик уух байсан бол АЦЦ-тэй хавсарч уухаар нэг 3 хоног ч гэдэм үү тий. Ханиаданд айгу хурдан нөлөөлдөг л гэсэн үг байна тий. Тэгээд бас эн чинь уухад их амар болцсон.
Та зүгээр нөгөө уламжлалт маягаараа ингээд бөлөө усанд найруулад ууж болно. За эсвэл шууд ундаа хэлбэртэй байвал шууд уучна ундаа. 3 дахь нь болохоор ийм хуурай нунтаг байгаа. Хилэн дээр ясгаад тэгээд уучна. Ус эргэлэх шаардлагагүй. За тэгээд Монгол улсын бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа АЦЦ-д бол утасны дугаар хэрэггүй манайхан бүгдээрээ бараг мэдж байгаах. Ингээд нэвтрүүлгийн хамтран арилгагчаар цэргүү хөгжим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ хамтран арилгаж байна. Баярлалаа. За лаги цэн гэдэг залуугийн өчлөлтөд өгөх нь. Барилгачин буюу барилга өрдөг байлаа. Нэг өдөр босс маань татаж унахны яасан гэсэн чинь нэг хүлдүү нөхөр ажилдаг байсан. Тоогооч маань өнөө нөхрийг давс аваад ир гэд явуулж л те. Хажууханд нэг дэлгүүр эдэг. Манайт нь тэндээс байн гарих авна. Манайт нь өөр юу ч авах ээ. Гэтэл өнөө хүлдүү ороод давс авъя гэтэл худалдагч авгаанд буруу сонсоод дамск аваад өгчих. Тэр үед нь босс дэлгүүр орох гэж яваад өнөө нөхөртөө таарч гин. Манай нөхөр дэлгүүрийн гадна дамск задлчихсан зогсож байна гин. Чи юу хийж байгаа гэсэн чинь давс авъя гэсэн чинь ийм юм уу лөө дүр чиргэлдэг давс гарсан юм уу гэ гайхаа зогсож байсан гэсэн шүү. Заваарсан. Йоо. За. Сэргэлэн хүү гэдэг залуу. Гэрийн даалгавар гинэ. Баг хүү маань 2 дугаар анги сая амралтаар нь гэрийн даалгавраа хийхгүй юм уу? Ерөөсөө хичээл хийж харагдахгүй юм. Аавтайгаа хамт хийх үү гэтэл хээв нэг эмээ аваад явчихсан гэдэг байгаа. Яахаар эмээ чи авч явдгийг гэсэн чинь ороо ирээд хийх гэхээр нойр хүрээд нүд анилтаад хэцүү. Ажил дээр очиод хийчигээд аваад явсан. Настай хүн аргагүй ядрах байх л тааж их шиг. Амар тий. Би бүр шок. Багш нарт амжилт захихад гэрийн даалгавар баг өгөлтөө настай хүмүүс ядраад байна шүү. За зин зүрэн цог гэрлэдэг залуугийн өвчлөлтөд өгөх нь. Манай том хүү 12 дугаар анги л да. Хүүгийн ангийн 4 5 өгөөд үерхэд манахаар байн горж гарна. Тэдний нэг нь им гэж хүү. Нэрийг нь нууцлаа да хөөхөн хүү би. Ер нь бусдаасаа жаахан залах уу. Сандаа ширээ ч юм уу ямар нэг юм зөөлөхгөөр хүүхдүүд имээр хийлгээд яах вэ гэн. Нөгөөх маань ч орцсны үдэн сандал ширээгээ манах юм уу хаалга онгоолгох зэрэг ажил үүрэг гүйцэтгэх нь. Манай ээж ихнэр хүртэл залах уу гэж очилсан. Нэг удаа хүүхдүүд гарах гээд хаашаа явах вэ энтер гэж ярилцаад байна. Тэгсэн нөгөө имээ найзуудаа та нар хаашаа явахаа сайн бодож байгаад гараараа да. Дээр шал дэмий намайг алхуулсан шүү гэж хаад юм. Яа супер. Чиг тасрахаж. Ямар ээ. Тийштэй тий. Шал дэмий алхуулаад. Яа. Нөхөр төрцөс алах байна нэрээ. За ган хуйг даваан юм гэдэг бүсгүй. За ёстой мэдэхгүй зовлон гэж аймаар юм байна. Эд мэдэхгүй хүн эдийнээр гутаана гэх юм ч зөв юм уу? Анхны хүүгээ төрүүлсний дараа болсон хинд ч хилээгүй ичмээр нууцаа хэлё. Одоо бараг 5 жил өнгөрлөө. Хүмүүст хэлж санаагаа амраа да. Төрсний дараа гидс татраагүй байсан үе л дээ. Хаяа гадуур гарахтаа хувцс өмсгöd аятайхан юм уу гэд урдуураа гидс таардаг. Харин ардуураа өгзөг өргөдөг. Дотор өмд захиалж авлаа. За нөгөө хүмүүсөд л төрж байгаагүй хүн шиг гидсгүй өргөгдсөн гоё өгцөгтэй болоод гадуур явах юм бодоод л өмсөд гарсан нэг л бишээ. Суларсан гидс улам томж болцсон шиг санагдаад бид нэг л тухгүй. Тэр өдөр чинь өмсөд гэртээ ирсэн. Оройн тайлаад харсан чинь гидс дардгийг нь арагш нь харуулж өмсөд өгцгөө бүр нам дараад тавтгаа болгочих. Харин суларсан гидс маань сайхан улам өргөгдөөд урдаа өгцөгтэй мэдл өдөрч явж бурхан минь яаж азар сул даашин зүмссэн байсан юм. Рекламанд хууртаад худлаа юм авчлаа гэж өглөөд өдөрч явсныг минь яана. Ичээд өөрийгөө шоолоод нөхртөө ч хэлээгүй. Одоо л хэлэхэд сэтгэл зүй бэлэн байх шиг байна. Жич эргүүлээ зөв өмсөн ч харин ёстой янзтай байсан. Егонор Хосвер гэдэг залуу тэр жилийн хууч гинэ. Тэр жил 2009 он юм да. Гэр бүлийн 2 найзуудаа дагаж нутгаар нь Архангай аймгийн Цэнгэр сум аялна гэд хөл газараа хүрэхгүй баярлаж суваа. Гэтэл найз маань андаа яг бид нарыг явахад Цэнгэрийн сумын наадам таарах юм байна. Анд үзчихэлтэй л гээл өнгөрөөж байна. Яадгийн бас ноцолцож явсан 90 хуухаа нь үзнэ гээл нарантул худлааны төвөөс найзаараа 70-аар зодог шудаг авахуллаа. За тэгэл гуруулаа явлаа. Замдаа намайг чинь сумын заан болгочихж байгаа юм чинь. Явсаар нутагт ирлээ. Андын үеэл тосч явлаа. Мэдээ сонсоод хүү чи төрүүлнэ. Чамтай үзэх хүн байдгаа араатанж байхгүй гээл хөөргөдөж гарлаа. Би нөгөөдөр барилдаантаа эрт амарна.
Маргааш нь буюу барилдааны өмнөх өдөр найзын үеэл хоёрыг хэсэг нухлаа. Аминда бэлгэл хангах гээд хоёр нөхөр гар нугалдгүй хүсч гарахааргүй хоёр амьсгаа. Би 115, нөгөө хоёр чинь 70 кг. Би ч хизээний төрөө бөх. Тухайн орой найзын үеэлийн бяцхан найр оллоо. Нутгийн бүхэд дуртай залуус ах нар ирэв. Би ч маргаашийн төрөө бөх. Бүхийн хууч ярьж мах идэж ах нар авчирсан. Шуудаан доторх үнээнүүдээ 3 литрийн бээр гинэ. Нэгээр нь гаргаад төрөө бөх би ч хүртээд л үүр цайж байна. Би өнөөдөр заан цолтой болно. Унтахгүй угаасаа бүх бодогдоод юу нойраа. Өглөө болоо бид хэд хамаг юмаа боож аваад торгон ногоон дивжээг зорлоо. За шартаж эхэлж байна. Толгоо агарлаа, ам цагна гэж аймаар ус ундаа хусаад лайла. За бүх эхэллээ. Эхний дүүд нэг 2 аймгийн начин, нэг сумын зан, нэг сумын начин гарлаа. Гэтэл үүслэр Готын залуу бүх хос хоёр сумын начин тэрнтэй гээл авлаа. Ошоод ардал надаас 10-аад дүү 80 орчим килограмм жинтэй хөөхөн бийтэйч шулдар гуйтай дүү байна. Би ч дотор хэсэг үзлээ баригдах янз байдгүй. Халуун нар нь шарцсан хүн бие барьсан хувцастай хүн. Хөө ямар ах вэ? Би найз руугаа яг өглөө гана би боллоо гэдэг. Найз андаа байж байл гэдэг. Золгох болов муу туучи таг цолгоо ёстой эвгүй. Дүү мэх хийгээд лээдэг. Миний бие хүндрээд унаж өгдөг. Өөрөө ч мэхий чадахгүй хөдөлгөөр л бөөлт сутгаад болж өгдөг. Хаялцалгүй барь сонгох болов 2-2 сонголцоод байдгүй. Яг мажила. Би боллоо гэдэг. Канаа найз руугаа ориллоо. Өөдөөс дооглоод байж байл гэд хөхрөөд байдаг. Манай 3 фэнүүд 2-5 хэдийн эхэлчихсэн явж байдаг. Залуу бүх хос хоёр барилдаанаа шуурхаал гал хит дуудлаа. 3 дахь сонгоон дээр өөрөө бариад мордох хайдаад гулзаа лаглаан доогуур нь орвоо. Намайг хайсан дүү дараагийн даваанд шууд гараад элэг бүсээ тайлаад явсандаа юу ч үлдэхвдээ хөөрхи уг нь эртээ бэртаа залуу хөхөд жинхэнэ заан зол нь горилж явсан байх та. Ингэж нэг уяа бүх нэр авч хизээж гарахааргүй найз ганагийн гэр бүлийн аманд нэгийн давааны сумын зан хос хоёр орсон юм да. Бүх гэдэг амаргүй спорт юу бүү үзэг толгон бай да гинэ. 2009 оны 7 дугаар сарын 11 Архангай аймаг Цэнгэр сум 3 фэний хамт төрөө бүх сумын зан хос хоёраа гэдэг зураг оруулсан юм байна. За. Бэн үтэй зураг яа. Уул нь ланзаар гой залуу юу шүү дээ. Харин нөгөө ингээд харж явахгүй би хааг нь хараад тэгэл бас хөөрхөн барилчаа гэсэн бод. Төрүүлээд хөөрчд юм аа тий. Шүнжингээ бах би ууцгаар тэгэн шүү дээ. Йоо. За энэ үрээд 2024 оны 2 дугаар сарын 5-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчидлээ мишиг сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар цэрхүү хөгжим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ за мөн Next Electronics хямдралаас чимд үнийг санал болгож байна гэсэн сүрэтээр хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа мөгийн. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Next Electronics хямдралаас чихэм дууныг санал болгож байна. Мэдээлэл авахтас 7719 99 7719 99. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч АЦЦ Ацетил цистен АЦЦ цэрэггүй уурчим амьсгалын АЦЦ ханиалганы эхний өдрөөс хэрэглэнэ. Бүх юмын сангуудаар худалдаалж байна. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3